Б, Г, Р, С, Д гэсэн гүйвэлэгчийг хатуу дэвсгэр үсэг гэж хэлнэ. За тэгэхээр энийг бичиж авна гэсэн үг та нар. Хатуу дэвсгэр үсэг гэдэгт нь бол Б, Г, Р, С, Д багарсаад зөөлөн дэвсгэрт намланг гэж зээжлээрээ. За дэвсгэр үсэг гэдэг маань юу юм бэ гэхээр зэрэг ерөөсөө үгийн дунд болон адагт ардаа ихшиггүй орж болох гүйвэлэгч үсгийг дэвсгэр үсэг гэж хэлнэ. Ардаа ихшиггүй үе хааж орж ийна гэсэн үг. Тэгэхээр ардаа ихшиг авахгүйгээр орж чаддаг энэ багарсаад намланг гэсэн үгэнд орсон энэ гүйвэлэгч үсэг байдаг байна. Бусад үсгнүүд бол ардаа дандаа ихшигтэй ордог байна гэдгийг ойлгоно. За тэгэхээр хатуу дэвсгэр үсгээр төгссөн үгээр зөөлөн дэвсгэр үсгээр төгссөн үгийг олоорой гэж. За хамгийн эхний тестэн дээр бол зөөлөн дэвсгэр үсгээр төгссөн үгийг олоорой гэсэн ийм тест байж байгаа. Тийм учраас хатуу зөөлөн дэвсгэр үсэг гэдэг юу вэ гэдгийг мэдэх шаардлагатай гарч байгаа юм. За хатуу дэвсгэр үсгэнд бол багарсад гэж зээжлэн. Хатуу дэвсгэр үсэг бол багарсад гэдэг үгэнд орсон Б, Г, Р, С, Д гэсэн гүйвэлэгчийг хатуу дэвсгэр үсэг гэж хэлнэ. За энийг юуны тулд заагаад байгаа юм бэ гэхээр хатуу дэвсгэр гүйвэлэгчээр төгссөн үгэнд өх оршихын тийн алгалын дуу туу гэсэн энэ босоо Т толгойтой энэ нөхцөлийг дагуулж бичдэг. Жишээлх юм бол энэ доор байгаа үгнүүд бол үгийн төгсгөлийг энэ багш нь улаанаар тэмдэглэсэн байж байгаа. Үгийн төгсгөл үсгийг дандаа хатуу дэвсгэр үсгээр төгссөн байна. Багарсад гэдгийг Б-гэр төгсөн төв, бичиг, зарлиг, янгир, орос, сувд гэдэг. Дандаа хатуу дэвсгэр үсгээр төгссөн байгаа учраас өх оршихын тийн алгалын тур гэсэн нөхцөлийг дагуулахдаа дандаа яах нь босоо толгойтой Т-ийн толгой. За дагуулж байна. Зөөлөн дэвсгэр гэдэгт бол намланг хэвтээ дээгэр гэсэн өх оршихын тийн алгалын нөхцөлийг дагуулдаг. Жишээлх юм бол хаан, нийгэм, тогтоол, тайван гэсэн үгэнд орсон энэ гэсэн гүйвэлэгч бол зөөлөн дэвсгэр үсэг учраас өх оршихын тийн алгалын дуу туу гэсэн нөхцөлийг дагуулахдаа хэвтээ дээгэр гэсэн нөхцөлийг дагуулсан байна. За тэгвэл одоо тийн алгалын нөхцөл ирнэ. За тийн алгалын нөхцөлийг үзэхийн тулд одоо энэ нэрийн тийн алгалын нөхцөлийг дагуулж бичдэг гэдгийг нэгдүгээрт нь салангад бичдэг гэдгийг бичих хэрэгтэй. Тийн алгалын нөхцөлийг нэгдүгээр салангад бичнэ. Хоёрдугаарт ихшгээр төгссөн бол гүйвэлэгчээр төгссөн бол ихшгээр ихссэн гэсэн энэ дүрмийг баримталж бичнэ гэсэн үг. Ихшиг гүйвэлэгч ихшиг гэсэн энэ дүрмийг баримталж бичдэг. За тэгвэл энэ харьяалахын тийн алгалын ийн гэсэн нөхцөл байна. Тэгэхэд энэ гүйвэлэгчээр ихшгээр эхэлсэн учраас ихшгээр төгсөг нь дагуулж бичдэг. Тэгэхээр ихшиг гүйвэлэгч ихшиг гэж сөөлжилж бичнэ гэдэг энэ учиртай. За дараагийн энэ дээр харахаар зэрэг тийн алгалын нөхцлүүдийг дандаа ихшгээр төгссөн үгэнд дагуулж бичдэг тийн алгалын нөхцлүүдийг багш нэмжчихсэн байна. Жишээлх юм бол энэ дээр нагац гэдэг үг байна, авга гэдэг үг байна. За ийн гэдэг энэ харьяалахын тийн алгалын нөхцөлийг ихшгээр төгсөг нь дагуулж бичдэг байна. За өх оршихын тийн алгалын хэвтээ дээгэр ихсэн дуу гэсэн нөхцөл байна. Энийг сургаагуулъя, сурагч гэсэн энэ хоёр үг үйл хоёлаа и гэсэн ихшгээр төгссөн байна. За заахын тийн алгалын иг гэсэн нөхцөлийг дүү, дуу гэсэн ихшгээр төгссөн үгэнд дагуулж бичиж байна. За дагуулж бичнэ гэдэг маань дандаа яах вэ? Өмнөх үгээсээ тусад нь бичнэ гэсэн үг. За үйлдэхийн тийн алгалын бар яар гэсэн нөхцөл байдаг. Тэгвэл бар гэд Б гэсэн гүйвэлэгчээр ихсэн учраас ихшгээр төгсөг нь дагуулж бичнэ. Үг хулгана гэдэг үг байна. За тэгвэл энэ харьяалахын тийн алгалын уу гэсэн нөхцөл байна. Мөн уун гэсэн нөхцөл байдаг. Тэгэхээр харьяалахын тийн алгалын энэ уу гэсэн нөхцөлийг гүйвэлэгчээр төгсөг нь дагуулж бичдэг. Гэхдээ уу гэсэн нөхцөлийг сүүл инээр төгссөн үгэнд дагуулж бичнэ зөвхөн. Үнэний хааны гэсэн үгийг жишээ авсан байна багш нь. За гүйвэлэгчээр төгссөн үг нь уун гэсэн энэ харьяалахын тийн алгалын нөхцөлийг дагуулж бичнэ. Улсын, үсгийн гэдэг. Г гэсэн гүйвэлэгчээр төгссөн байгаа учраас ихшгээр ихсэн нөхцөл дагуулж бичиж байна. За багарсад гүйвэлэгчээр төгссөн дагуулж чинь гэдэг түрүүн өх оршихын тийн алгалын дуу туу нөхцөлийг хэлсэн тийм үү. Тэгэхээр зэрэг энэ өх оршихын тийн алгалын Т харьяалахын өх
хөршгийн ялгалын Т нөхцөл бол босоо толгойтой Т нөхцөлийг хатуу дэвсгэр буюу БГРСД гэсэн гүйвэлэгчээр төгсөөг нь дагуулж чинь. Нуурт эцэст гэсэн үг байна. За энэ дуу гэсэн эвтэй дээгэр гэсэн нөхцөлийг бол их шиг буюу зөөлөн дэвсгэр гүйвэлэгчээр төгсөөг нь дагуулж чинь. Зөөлөн дэвсгэр үсэг гэдэг түрүүн хэлсэн намланг гэдэг үгэнд орсон энэ, эм, ил, ингээ гэсэн гүйвэлэгчийг зөөлөн дэвсгэр үсэг гэж хэлж байгаа. За гүйвэлэгчээр төгсөөг нь энэ заахын Т алгалын И гэдэг нөхцөл байна. Энэ бол ихшгээр ихсэн нөхцөл. Тэгэхээр их шиг гүйвэлэгч их шиг гэж ингэж сөөлжилж явдаг гэж хэлсэн тийм үү өгшин. Тэгэхээр зураг гэдэг үг бол Г гэсэн гүйвэлэгчээр төгсөөг байна. Хуур гэдэг үг байна. Морин хуур гэдгийн хуур. Тэгэхээр хуур гэдэг үг бол ир гэсэн гүйвэлэгчээр төгсөн учраас заахын Т алгалын энэ нөхцөлийг дагуулж байгаа И гэдэг нөхцөлийг. За хэв бусад гэдэг гүйвэлэгчээр төгсөөг байна. Үйлдэхийн Т алгалын яар ер гэсэн нөхцөл байна. И гэдэг ихшгээр эхэлж байгаа учраас нэг гүйвэлэгчээр төгсөөг нь дагуулж чинь. Тэгэхээр Т алгалын нөхцөл дээр юу бичих вэ гэхээр хатуу зөөлөн дэвсгэр гэдгийг түрүүн ойлгосон юм чинь их шиг гүйвэлэгч их шиг гэж сөөлжилж бичих юм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. За үгийн төгсгөл үл харгалзаж бичдэг ийм 3 нөхцөл байдаг. Т алгалын. За гарахын Т алгалын аас гэсэн нөхцөл байна. Холбоо, сонин гэдэг үг байна. Нэг нь ихшгээр төгссөн, нэг нь яг уу гүйвэлэгчээр төгссөн үг байна, тийм үү? Тэгэхээр зэрэг холбоо гэдэг үг бол ихшгээр төгссөн, сонин гэдэг бол гүйвэлэгчээр төгссөн үг байгаа учраас энэ аас гэдэг энэ нөхцөлийг төгсгөл харгалзахгүйгээр дагуулж бичдэг. Харин эмийг нь харгалзаад уншина. За мөн тай гэсэн нөхцөл байдаг. Хамтрахын Т алгалын тай гэсэн нөхцөлийг мөн төгсгөл харгалзахгүйгээр дагуулж бичдэг. За уруугуу гэсэн чиглэлийн Т алгалын нөхцөл байна. Энийг мөн адилхан төгсгөл харгалзахгүйгээр дагуулж бичнэ гэсэн үг. За ингээд Т алгалын нөхцөл дээр гол мэдэх юм маань юу вэ гэхээр их шиг гүйвэлэгч их шиг гэсэн одоо дөрмийг баримталж чинь гэдгийг сайн санах хэрэгтэй. Хатуу зөөлөн дэвсгэрээр төгсөөгөнд хөршгийн Т алгалын дуу туу гэсэн нөхцөлийг хэрхэн яаж дагуулдаг вэ гэдгийг энийг сайн бодох хэрэгтэй тийм ээ. Босоо толгойтой дуу эвтэй дээгэр эхэлсэн энэ хөршгийн Т алгалын нөхцөлийг зөөлөн дэвсгэр буюу ихшгээр төгсөөг нь дагуулна гэдгийг сайн бодох хэрэгтэй. За Т алгалын нөхцөлийн дараа олон тооны дагавар байгаа. За олон тооны дагавар дээр биднэрт энэ дагавар бол байдаг. За энэ дагавар маань юу вэ гэхээр зэрэг саяын Т алгалын нөхцөл дээр нэг юм асуучих уу? Сүүлд нь асуух хэрэгтэй юу? Би нэг юм дээр эргэлдээд байна л да. Би нэг одоо үзээгүй айгу удаж байгаа яг Монгол цэрэл уншина. Энэ яар баар гэдэг одоо жишээ нь ян гэдэг нь болохоор ихшгээр төгссөн үгэн дээр залхан гэж хэлсэн. Тэгэхээр эрнээсээ баар гэдэг нь болохоор ихшгээр мөн тий. Тэгэхээр ян гэдэг нь болохоор яар гэдэг нь болохоор гүйвэлэгчээр төгссөн үгэн дээр залхан гэж хэлчих шиг болсон. Тэгэхээр би нөгөө жоохон гайхаад нөгөө яар хоёр нэг гүйвэлэгчээр төгссөн үгэн дээр залгах байхаа гэд урд нь боддог байсан хүн ингээд нөгөө жоохон гайхаад тэгээд тэднийг асууж байгаа шүү. Яар гэдэг нөхцөлийг үү? Яар хоёр гүйвэлэгчээр төгссөн үгэн дээр залгах байдаг байсан байхаа л гэж боддог байсан байх. Ихшгээр төгссөн үгэнд дагуулна шин энэ дээр. Тэр төгсөөг нь дагуулна гэдгсэн баг шүү дээ. Одоо энэ дээр одоо яар гэд яар тий. Яаны ихшгээр төгссөн гэд хэлчих шиг болсон. Би буруу сонссон юм болов уу? Яан гэдэг нөхцөл Т алгал байхгүй шүү дээ. Тий. Би энийг буруу биччихээ. За уучлаарай. Харин тийм байна. Уун гэдэг нөхцөл байгаа. Энэ уун гэдэг нөхцөл маань гүйвэлэгчээр төгсөөг нь дагуулна. Яа тэгэхээр уу гэдэг ихшгээр ихсэн учраас. За уучлаарай. Энэ үйлдэхийн Т алгалын энэ яар гэдэг нөхцөл бол И гэдэг ихшгээр ихсэн учраас гүйвэлэгчээр төгсөөг нь дагуулж байгаа. Чи нөгөө нэг тий. Энэ бол эхнийх нь энэ шиг бол И. Дараагийнх нь яа үсэг байгаа юм. Яа үсэг. Энэ дээр асууж болно та харин. Яагаад яар гэхээр гүйвэлэгчээр төгсөөг нь дагуулж иж яагаад энэ ийн гэдэг нөхцөлөө штэ хариулахын яа. Тий наадах ч асуугаад байгаа юм.
тий энэ яагаад ихшгээр төгсөөг нь дагуулж ийнэ гэхээр зэрэг энэ бол эхнийх нь шилбэ нь яа гэдэг гүйгүүлэгч байгаа юм. Яа гэдэг гүйгүүлэгч. За. Алиглаад бичих юм бол энийг хагас игээр бичнэ. Тэгтэл энэ яг хуу и гэдэг ихшгээр. Тэгэхээр зэрэг энийг одоо би яг энэ хажууд нь одоо галиглаад бичээ гэх юм бол юу вэ нөхөр? Ер нь бол багш ойлгочлоо. Энэ нөгөө нэг хариалгын тий алгалын энийг би гарахын тий алгалын нөгөө юутай андуураад тэгээд буруу асууцсан байна уучлаарай. Тэгээ яг энэ дээр л хүн юу яах байхгүй юу? Тийм байна. Яагаад тэгж байгаа юм болоо гэж асуух хэрэгтэй байхгүй юу? Энэ ийн гэдэг нөхцөл бол хамгийн түрүүнд нь юу вэ нөхөр энэ яа гэдэг гүйгүүлэгч байгаа юм энд. Гүйгүүлэгч байгаа. Тэгээд дараа нь и. Гэтэл энэ дээр болохоор зэрэг энэ дээр нь шүү дээ. Энд болохоор зэрэг юу вэ нөхөр и гэдэг их шиг түрүүнд нь орцсон байгаа юм. Энэ хоёрын байрын солигдсон байгаа юм. Ингээд яа гэдэг нь энд ороод тэгээд яг нөхөр орно, ир орно. Ийм галиглаж ингэж үчих юм. Тэгэхээр энэ бол үгийн эхний игээр ихсэн юм байна. Энэ тий алгалын энэ нөхцөл маань болохоор яагаар ихсэн учраас ихшгээр төгсөөг нь дагуулад байгаа юм байна гэдгийг ойлгоно гэсэн үг. За зөв юм ингээд ойлгоод авсан дээр шүү дээ тийм ээ. Та нар маань үзээд зөндөө олон жил болсон учраас арга байхгүй. За олон тооны дагавартай үгийг олоорой. За олон тооны дагавараас одоо аль нь дагуулах вэ гэсэн ийм юмнууд ирдэг. Тэгэхээр энэ олон тооны дагавар дээр гэхээр зэрэг юу байна вэ? Тэгэхээр хуучин бол энэ олон тооны дагаврын энийг дагуулах уу яах вэ ийх үү гэд ирдэг байсан. Гэтэл одоо бол тийм юу бол тест бол байхгүй байгаа. Гэхдээ та нар маань мэдж явах хэрэгтэй. За энэ нугууд нүгүүд гэсэн энэ дагаврыг бол энээс бусад гүйгүүлэгчээр төгсөөг нь дагуулна. Ягаад гэвэл энэ ихшгээр хэссэн байна тийм үү? За сүүд энээс бусад гүйгүүлэгчээр төгсөөг нь дагуулна. За нар гэдэг нөхцөлийг бол хүний айд хамаарах нэр дагуулна. Тусдаа бичих юм байна. За энэ дээр чуул нөхцөлийг бол хүний айд хамаарах нэрд залгах юм байна. Залгана гэхээр нийлүүлээд чинь гэсэн үг. За ДС гэсэн дагаврыг болохоор богино ихшгээр төгсөөг нь шууд залгана. Хос ихшгээр төгссөн болон энэ ир гэсэн гүйгүүлэгчээр төгсөөг нь залгахад бол төгсгөлийн гүйгүүлэгчийг хасаж залгадаг. За жишээлбэл эмс гэх ингээ ихшгээр төгсөөг нь шууд залгахчихж байгаа юм. За тэгтэл нохой гэдэг үгний и бол хасагдаа явчихна. Хөгшин гэдэг үгний энэ бол хасагдаад хөгшөд гээд залгаад явчих жишээтэй. За жишээлх юм бол одоо энэ дээр харна тэмээ гэж байна. Тэмээнүүд, үүлнүүд гэж байна тийм үү? За энэ юу гэж байна манайхаа энэ 3 дахь үгийг уншаарай нэг нь. Жамаа үнэний гавар юм болов. Үнэнүүд гэж байна. Үнэ гिचээд нүүд гэж байна. За дараагийнх нь ишиг нүүд. За энэ болохоор гэрээнүүд, мөр нүүд гэж байна. Тэгээ дандаа ихшгээр төгссөн болоо сүүл инээр төгсөөг байна. Сүүл инээр төгсөөгөнд нугууд нүгүүд гэдэг. Ихшиг зохицох хэсэг баримталж залгаж байгаа. Эм үгэнд нүгүүд, эр үгэнд нугууд, говьнууд, нуруунууд, далайнууд, аршаанууд, талнууд, орнууд гэдэг. Тэгээ сүүл энэ болон ихшгээр төгссөн эр үгэнд нугууд гэсэн нөхцөлийг дагуулж ичдэг. За тэгтэл энэ ууд гэдэг энэ дагаврыг болохоор зэрэг сүүл инээс бусад гүйгүүлэгчээр төгсөг нь дагуулна. Нөгөө түрүүний багшаар нь хэлсэн ихшиг гүйгүүлэгч ихшиг гэж сөөлжилж хүчнэ гэдэг дүрмийг бас энэ дээр яаж баримталж байгаа гэсэн үг. Тэгэхээр гэрүүд, үзгүүд, нуурууд, замууд, голууд гэхэд яаж гинөө гүйгүүлэгчээр төгссөн учраас ууд гэсэн нөхцөлийг дагуулж байгаа. За нар гэсэн дагавар нь энэ бол хүний айд хамаарах, хүний айд төрөл садан, ажил мэргэжил, заасан цөөн үгэнд дагуулжчдаг ах нар, эгч нар, дарга нар, ач нар, эмч нар, багш нар гэдэг. Дагуулж чинь гэхээр урд үгнээс нь тусна бичиж байгааг анхаарч харна.
За тэгвэл ds гэсэн энэ нөхцөлийг болохоор зэрэг энэ олон тооны утгатай энэ ds дагаврыг болохоор ихшгээр төгсөвгөнд шууд залгаж үчин. Жишээлбэл дээдэс, ихэс, ахас, залуус, морд гэд шууд залгаж үтсэн байгаа бол гүйгүүлэгчээр төгсөвгөнд залгахдаа эцсийн үсгийг хасаж үтсэн байж байгаа харна. Ноён гэдэг үгэн дээр д залглаа ноёд болно. Энэ хасагдж байгаа. Охин гэдэг үг байна. Д залглаа охид гэд. Нөхөр, нөхөд, нохой, ноход, хилчин, хилчид гэд. Тэгэхээр сүүлийн төгсгөлийн гүйгүүлэгч нь хасагдаж үчиж байна гэсэн үг. За чууд, чууд, чуул, чуул гэсэн энэ дагаврыг болохоор шууд залгаж үчинэ. Монголчууд, залуучууд, эмэгтэйчүүд, бөхчүүд, бүсгүйчүүд гэд тийм ээ. Ихшгээр төгсгөнд бол шууд залгаж үчиж байна. За гэтэл энэ гүйгүүлэгчээр төгсгөнд бол эцсийн гүйгүүлэгч нь хасагдж байгаа энэ. Аваа хасагдах одоо энэ үзэгдэл гарч ийн. Энэ баян гэхэд баячуул. Баячууд гэх юм бол яаж ийн энэ хасагдж байна. Хөгшин гэдэг үгэн дээр хөгшчүүд, баячуул, хөгшчүүл гэх тэгэхээр яаж ийн сүүлийн энэ гэсэн төгсгөлийн гүйгүүлэгч нь хасагдж байгаа гэдгийг харах хэрэгтэй. За дараагийнх нь хамаатуулах нөхцөл байгаа. Хамаатуулах нөхцөл. За хамаатуулах нөхцөл бол нэгдүгээр биед минь маань гэсэн нөхцөлтэй, хоёрдугаар биед чин тань, гуравдугаар биед энэ гэсэн нөхцөлтэй. За тэгэхээр зэрэг энд кириллээр багшин доор нь ингээ бичсэн байж байгаа. 1 2 3 дугаар биед хамаатуулахаас гадна эзэнт хамаатуулах нөхцөл гэж байдаг. Тэр эзэнт хамаатуулах нөхцөлийг хоёр янзаар бичнэ. За эзэнт хамаатуулах нөхцөлийг бол кириллээр А-гийн 4 зэрэг номоо ав гэвэл тэр номыг тэр эзэнт нь хамаатуулаад байгаа юм. Алив чи хонио хар гэх юм бол тэр хонийг эзэнт хамаатуулаад байгаа юм. Тийм учраас эзэнт хамаатуулах чи гараа угаа гэж. Гараа угаа гэвэл тэр гар гэдгийг яаж гинэ? Эзэнт хамаатуулж байгаа. Тэгэхээр зэрэг энд минь маань гэдэг энэ хамаатуулах нөхцөл бол урд нь өмнө нь бол тестэн дээр чи ирдэг байсан. Миний маань, миний чиний гэдэг үгнээс ялгахын тулд энийг маш сайн цээжлэх хэрэгтэй байдаг байсан. За тэгэхээр минь гэхээр дандаа игээр төгсөж байгаа гэдгийг сайн бодох хэрэгтэй. Миний, чиний, таны гэд. Хэрвээ уугаар төгсгөөд бичсэн байх юм бол энэ миний гэдэг үг болно. Чин гэдэг нөхцөлийг одоо чин нуу гэж бичсэн байх юм бол энэ чиний гэдэг үг болчихно. За тэгэхээр игээр төгсдөг байна гэдгийг сайн харна. За 3 дугаар биед хамаатуулах энэ гэдэг нөхцөлийг товчлоод ни гэж ингэж бичнэ. Товчлохгүйгээр ану инүү гэж бичиж болно. Ану инүүгээ бичсэн байх юм бол энэ гэсэн 3 дугаар биеийн одоо нөхцөл юм хамаатуулах нөхцөл юм гэж ойлгоно. За ах нь ирсэн үү? Ээж нь ирсэн үү гэхэд эм үгэнд инүү, эр үгэнд ану. За жишээлбэл үг нь ээж нь гэвчсэн байна тийм ээ. За А гэдэг энэ эзэнт хамаатуулахын А-гийн 4 зэргийн нөхцөлийг Монгол бичигт хоёр янзаар бичиж байгаа. Баан, ян гэж бичиж байгаа. За тэгэхээр баан гэдэг нь бол Б гэдэг гүйгүүлэгчээр ихсэн учраас түрүүний дүрмээр бол дандаа ихшгээр төгсөвгөнд дагуулчих ёстой. Харин ян гэдэг нь бол түрүүний хэлсэн И гэдэг ихшгээр эхэлж байгаа. И хоёр дахь энэ шилбэн нь бол я гэсэн гүйгүүлэгч байгаа. Тэгэхээр И ян гэдэг энэ нөхцөл ахна шүү дээ. Тэгвэл энэ гүйгүүлэгчээр төгсвөнд дагуулж чинь гар ян, ном ян гэдэг. Тэгэхээр хонио, нумаа, гараан, номон гэж юм тийм ээ. Ном сумны номыг нумуу гэж ингэж чинь. Ном унш судрын номыг бол эмээр төгс гэж ингэж үчдэг гэдгийг харах хэрэгтэй. За тийм ялгалтай хамаатуулах нөхцөл бас та уншихад одоо хэрэгтэй. Тэгээ энэ уншихад маш чухал хэрэгцээтэй учраас өгшин энэ дэр ингээ оруулаад авсан. Ер нь бол өмнө нь бас тестэн дээр ирдэг байсан. За харьяалахын тийм ялгалтай энэ инха гэдэг нөхцөлийг болохоор харьяалахын тийм ялгалын нөхцөлийн дараа нь эзэнт хамаатуулахын нөхцөл бичсэн байж байгааг харж байгаа. Тэгэхээр харьяалахын тийм ялгалын нөхцөлийн төгсгөл нь их шиг байна уу, гүйгүүлэгч байна уу гэдгээс хамаарат баан ян гэсэн нөхцөлийг энд дагуулж бичсэн байж байгаа. За өхөршгийн тийм ялгалын дур туу гэсэн энэ хоёр нөхцөл байдаг. Нэг нь болохоор хатуу дэвсгэр буюу багар садар төгсөвөнд дагуулдаг. Энэ болохоор их шиг болон зөөлөн дэвсгэрээр төгсөвөнд дагуулдаг тийм ээ. Тэгэхээр энэ дээр мөн адилхан төгсгөлийг нь хараад тур гэхээр эрс
гэсэн гээгүүлэгчээр төгс учраас ян гэдэг нөхцөл дагуулж байна. Туу гэдэг ихшгээр төгс учраас бан гэсэн нөхцөл дагуулж байна. Тэгээ энийг товчлоод нийлэг хэлбэрээр бол одоо яах нь вэхээр тэгэн, дагаан, тагаан гэж ингэж чинь. За тэгэхээр энэ дээр мөн адил нөгөө хатуу зөөлөн дэвсгэрээ ботож дагуулна. Энэ бол нийлц юм байна тийм үү? Энэ нөхцөлийн нийлцийг ингэж товчилж өчөж байна гэсэн үг нийлүүлээд. За заахын ялгалын иг гэдэг нөхцөлийн араас мөн одоо хоёулаа ихшгээр төгс учраас бан бэн гэсэн энэ нөхцөлийг дагуулж байгаа. За энийг товчиж өчөхдөө юугаан юугэн гэж ингэж товчиж өчдөг. Юугаан юугэн. За гарахын ялгалын аача гэдэг аача эчи гэдэг аас гэсэн нөхцөл байна. Энэ аас гэсэн нөхцөлийн араас бан бэн гэсэн нөхцөл дагуулна. Ачаагаан эчиген, эрүүгэнд ачаагаан, эмүгэнд эчиген гэсэн нөхцөл дагуулна гэсэн үг. Тэгэхээр тий ялгалтай хамаатуулах нөхцөл аачаагаан гэж бичсэн байх юм бол энэ юу гэсэн үг лээ гэхгүйгээр аасаа гэсэн юм байна шүү дээ тийм үү? Ахаасаа, хичээсээ, дүүгээсээ гэд. За үйлдэхийн тий ялгалын бар яар гэдэг нөхцөл байдаг тийм ээ. Тэгэхээр бар яар гэдэг нөхцөлийн арталт нь болохоор ян гэсэн нөхцөл дагуулж байгаа. Энэ хоёр хоёулаа ир гэсэн гээгүүлэгчээр төгссөн нөхцөл учраас хишгээр гэсэн нөхцөл дагуулж байна. За ара гэсэн нөхцөл байна. Өмнөх тестэн дээр бол энэ нөхцөлийг бичээд энэ ямар нөхцөл вэ гэсэн тест байдаг байсан. За тай гэдэг нөхцөл байна. Хамтрахын тий ялгалын тай гэсэн нөхцөл дээр бан гэсэн нөхцөл дагуулна. Ягаад гэвэл и гэдэг хишгээр төгссөн байгаа учраас. За үүнийг яах нь вэхээр нийлэг хэлбэрээр тайган, тэгэн гэдэг ингэж чинь. Ир үгэнд тайган, эм үгэнд тэгэн гэсэн энэ нөхцөлийг бичнэ гэсэн үг. За дараагийн нэг тестэн дээр чи ирж байгаа. Одоо та нарын тестний 5 дугаар тестэн дээрээс эхлээд бичиж байгаа ирж байгаа. 5 дугаар тестнээс эхлээд 6 дугаар тестнээс эхлээд ирж байгаа. 6 7-гаас эхлээд ирж байгаа энэ дүрм бол юу вэ гэхээр холбох ихшгийн дүрм гэж байгаа. За монгол бичгийн дүрм бол маш цөөхөн байдаг. Маш цөөхөн. Саяных бол нөгөө нэр үгийн одоо тий ялгал, хамаатуулах, тооны дагавар, хэрхэн язалахын, хатуу зөөлөн, дэвсгэр үсгийн дүрм байсан бол одоо үйл үгэн дээр холбох ихшгийн дүрм гэдэг нэг том дүрм байгаа. Тэгэл бус нь өөр бол байхгүй. За холбох ихшгийн дүрм гэдэг нь юу юм гэхээр монгол бичигт үйл үг навдарсал гэ буюу энийг бадарсан гал гэж бичиж болно. За энэ бадарсан гал гэсэн үгэнд орсон энэ б д р с л г гэсэн энэ үсгээр үйл үг төгсдөг. За тэгвэл энэ төгсгөлтэй үгэн дээр ямар одоо юу гээгүүлэгчээр эхэлсэн, үсгээр эхэлсэн нөхцөл залгах вэ, дагавар залгах вэ гэдэг. За хувилгагч үсэг гэдэг маань энэ яаган молор ши эсхий гэж ингэж чэйжлэн. За яаган молор ши эсхий гэж чэйжилсэн яаж юм гэхээр энэ яагаар ихсэн, гээгээр ихсэн, инээр ихсэн, эмээр ихсэн, илээр ихсэн, ирээр ихсэн энэ нөхцөл дагавар залгахдаа одоо гидж иргэлэх үү, жиргэлэхгүй юу те үе жиргэлэх үү гэдэг нь хувилгадаг байгаа. Тийм учраас хувилгагч үсэг гэж нэрлэж байгаа. За энэ навдарсал гээгээр төгссөн үгэн дээр жиж бусад хотор ихсэн нөхцөл залгая гэдэг. Бас энэ бол нөхцөл дагаврын эхлэл байна. Ер нь бол залгаврын эхлэл гэж сэжилж болно. Жиж бусад хот гэж чэйжлэн. За жиж бусад хот гэдэг үгэнд орсон энэ нөхцөл, энэ өсгөнүүд бол эс хувилгагч үсэг юм аа гэдгийг цээжилж аавна. За тэгээд энэ бадарсан гал гэсэн энэ үгэнд орсон энэ өсгөнүүдээр монгол бичих үйл үг төгсдгийм бол гээгээр төгссөн 2 үйл үг байдаг. Өг, бүг гэсэн 2 үйл үг байдаг. За энэ 2 үг маань өвөрмцөөр хувирдаг. Тэгвэл хөв, жив, ав гэсэн б үсгээр төгссөн 3 үйл үг байдаг. Тэгэхээр энэ хөв, жив хоёр маань ав гэдэг энэ 3 үг маань бас өвөрмцөөр хувирдаг. За энэ үсгээр төгссөн 4 үйл үг байдаг. Хан, сун, тун, чин гэсэн 4 үйл үг байдаг. За энэ өвөрмөц хувилдаг үгэн дээр багш нь бол энэ 4 үгийг бичсэн байж байгаа. За тэгэхээр холбох ихшгийн дүрм гэж юу юм бэ гэх. Тэгэхээр холбох ихшгийн дүрм гэхээр нэг үгийг нөгөө үгтэй холбохдоо гизээр юм уу, үеэр юм уу, шүдээр юм уу холбодог байна.
ямар нэг юмар холбогддог. Машиныг сэргүүлтэй нь холбохдоо нэг гар хэрэгэлдэг бол тийм ээ. Хатуу зөөлөн уян холбоо хэрэгэлдэг бол нэг үгийг нөгөө нөхцөлтэй залгахдаа энэ босох яг холбоо гишгийн дүрмийн дагуу холбогдгоо гэдгийг ойлгох хэрэгтэй. За навдар саллаар төгссөн үг нь яаган молор ши эсгийгээр ихсэн нөхцөл залгалаа гэдэс жийрэглэнэ. Жишээлх юм бол гар гэдэг үг байна. Гар. За гар гэдэг үгэн дээр эмээр ихсэн нөхцөл залгасан гэдэс жийргэлсэн байна. Багшны гизийн улаанаар бичсэн байж тийм ээ. Гару мой гэдэг. Тэр гар гэдэг бол ирээр төгссөн үг юм байна. За эмээр ихсэн нөхцөл залгасан. За сун гэдэг үг байна. Нөгөө энэ үсгээр төгсөн дөрвөн үг байдаг гэсэн тийм үү? Тэгэхээр сун гэдэг үг бол инээр төгссөн яа гэдэг яаган молор гэдгийн яагаар ихсэн нөхцөл залгасан. Сунуу яа гэд гидс жийргэлж байна. За нэгдүгээрт бол гидсээр холбогддог юм байна. Хоёрдугаарт үеэр холбогддог. Гүү буюу бүү үеэр холбогддог. За өг бүг гэдэг хоёр үг байдаг гэсэн тийм үү? Идэвхтэй хэрэглэгддэг гээгээр төгссөн үг бол өг гэдэг үг байгаа. Өгөж авахын өг. За тэгвэл өг гэдэг үгэн дээр яаган молор си эсгийгээр ихсэн залгуур залгалаа гүү үе жийргэлж чинь. Жишээлбэл өгөө мой гэж байна. Тэгвэл гүү гэдэг үе жийргэлсэн байна. За хөв гэдэг үгэн дээр я хөвье гэдэг энэ яагаар ихсэн нөхцөл залгахад бүү гэдэг үе жийргэлсэн байна. Тэгэхээр хоёрдугаарт үеэр холбогддог юм байна. За гуравдугаарт шүдээр холбох тохиолдол байдаг. Шүдээр холбоно. За зарим цөөн үгэнд л ийм шүдээр холбогдох тохиолдол байдаг. Жишээлх юм бол өндөр гэдэг үг байна. Өндөрсөг гэдэг үг бичээ. Тэгвэл энд гэдэс биш шууд залгахгүй энд шүдээр холбож байгаа. За догол гэдэг үг байна. Доглон гэдэг үг үүсгэе. Тэгвэл энд шүдээр холбож чинь. Доглон гэдэг. За тэгэхээр холбох гишгийн дүрмд бол 3 янзаар холбогддог байх юм байна. Хамгийн түгээмэл одоо та нарын тестэн дээр ирдэг нь бол гидсээр холбох, үеэр холбох хоёр байгаа. За үеэр холбох тул дөрөвний өмнө хэлсэн өг, бүг, хөв, жив гэсэн энэ үгнүүд энэ дөрвөн үг л ирнэ. Ер нь бол бүг гэдэг үгийг хвчлэн хэрэглэхгүй өг гэдэг үгийг хэрэглэдэг байгаа. За навдар саллаар төгссөн үгэн дээр яаган молор ши эсгийг залгахаар зэрэг гэдэс жийргэлдэг бол навдар саллаар төгссөн үгэнд жиж бусад дотор ихсэн нөхцөл буюу хэвийн га залгахад шууд залгадаг. Хэвийн га залгахад. За тэгвэл энд жишээгээр багш нь авсан байна. Сур гэдэг үгийг ганцхан сур эрдэм ном сурахын сур гэдэг үгийг авсан. За сур гэдэг үг дээр энер ихсэн нөхцөл залгалаа. Сурна гэхэд гэдэс жийргэлсэн. За сураач гэдэг чинь сур гэдэг үгэн дээр гээгэр ихсэн нөхцөл залгалаа гэдэс жийргэлсэн суруугаачи гэдэг. За эктүн гэд гээгэр ихсэн нөхцөл залгасан сурууг тун гэд гэдэс жийргэлж чинь. За сураарай гэдэг чинь мөн гэдэс жийргэлсэн сурыг сурмыг гэхэд гэдэс жийргэлж байгаа. Тэгвэл жиж бусад хот гэсэн үгэнд орсон энэ үсгээр ихсэн нөхцөл мөн хэвийн га залгахаар яаж үчиж юм гэхээр шууд үчиж байгаа. Сур чуу сурч гэсэн үг байна. Сурч боловсрох гэдэг. Сурв гэдэг үг байна. Сур ба. За бэгэр ихсэн нөхцөл залгах учраас шууд залгах чинь. За сур сугай. Сур даг. Сур хуу. Сурга гэж байна. За энэ бусдаар үйлдүүлэх хэвийн га гэсэн нөхцөл байгаа. Гагийн дөрвөн зэргийн нөхцөл. Аливч энд ном сурга. Тэгэхээр зэрэг яаж ийн хүнээр сургаад байна шүү дээ тэр хүүхдээ. Тэгэхээр бусдаар үйлдүүлээд байна гэсэн үг. За чи энд газар олго гэдэг. Тэгвэл бусад хүнээр яагаад байна? Үйлдүүлээд байна тэр үйлийг хийхдээ. Тэгэхээр олго гэдэг үг байна. Сурга гэдэг үг байна. За хэвийн гааг залгахдаа хэдий гээгээр ихсэн боловч шууд залгана гэдгийг ойлгох хэрэгтэй. За дараагийнх нь болохоор одоо энийг ингээ өгүүлбэрээр бичсэн байж байгаа. Навдар сал буюу хувилга хэсгээр төгссөн үгэнд яаган молор сэсгээр ихсэн нөхцөл залгахад гэдэс жийргэлэх юм байна. За энд ингэх юм байна гэдэс жийргэлэхгүй шууд залгах юм байна. За ихшгээр төгссөн үйл үгэнд бол ямар ч залгуур залгасан шууд залгана гэдгийг манайхан ойлгож авах хэрэгтэй. За өвөрмөцөө хувилдаг үгс гэдэг гисэн тийм үү дөрөв.
Өвөрмөц хувилдаг нөгөө өг, бүг гэдэг үг байна. За хөв, жив гэсэн хоёрын үг байна. За энэ дөрвөн үгийг хэрхэн яаж хуурах вэ гэхээр өг, бүг гэсэн энэ үгэн дээр яаган молор ши эсгийгэр гэсэн нөхцөл залгалаа гүү гэсэн үе жиргэлж байгаа. Жишээлх юм бол өг гэдэг үгэн дээр е залгалаа өгье. Гүү үе жиргэлсэн байна. Бүг гэдэг үгэн дээр гэрэ гэсэн гээгэр гэсэн нөхцөл залгасан. Аараа ээрэ гэдэг нөхцөл маань бол гаараа гэрэ гэд гээгэр эхэлдэг. Тийм учраас гээгэр гэсэн нөхцөл залгахад гүү үе жиргэлсэн байна. За тэгвэл хөв гэдэг үгэн дээр яагаар эхэлсэн нөхцөл залгасан хөвий гэж бичих юм бол бүү үе жиргэлсэн байна. Бүү үе. Жив гэдэг үгэн дээр бэгэр эхэлсэн нөхцөл залгасан живэв гэд бүү үе жиргэлсэн. За энэ дээр нэг юм бичсэн байж байгааг харж байгаа энэ дээр. Яаган молор б ши эсхий гэдгийг бичсэн байж байгаа шин. Тэгэхээр энэ бэгэр төгссөн үгэнд яах нь хөв жив гэсэн энэ үгэнд бэгэр ихсэн нөхцөл залгах юм бол бүү жиргэлдэг юм байна гэдгийг бодох хэрэгтэй. За тэгвэл бусад нөхцөл нөгөө жиж бусад дотор ихсэн нөхцөл залгахаар яаж юм нэхэр шууд залгаж байгаа. Шууд залгаж байгаа. За ийм дүрмтэй байна. За дараагийн нэг юм болохоор хэвийн дагавар байгаа. Хэвийн дагавар байгаа. За хэвийн дагавруудыг манайхаа энэ дагавруудтай гуул гүйл гэсэн. За сурга гэдэг үгийг харъя. Түрүүний сая уншсан нөгөө хэвийн га дагаврыг шууд залгана гэд. За энэ дээр сурга гэдэг га гэсэн дагавар ингэж хүчнэ. За шууд залгасан байгааг харж байгаа. Тэгтэл сураагүй гэд гэдэг энэ дагаврыг нь болохоор хэвийн гэсэн энэ дагавар байгаа. Энийг болохоор гэдэс чи хэрэглэж сурууга үгүй гэд ингэж хүчиж байгаа. За хилүүл хийлэг илгээ гэсэн энэ дагавар байгаа. Гуул гүүл гэсэн дагавар байгаа. За бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн эгд ДТ гэсэн дагавар байгаа. Жишээлбэл хилэгдэж, дийлд, баригд, авт гэдэг. ДТ гэсэн энэ дагаврыг ингэж хүчдэг. За мөн илд харилцан үйлдэлдэх хэвийн илд гэсэн дагавар байна. Хамтран үйлдэлцэх хэвийн илц гэсэн дагаврыг ингэж хүчдэг байгаа. Илц гэж хүчнэ. За барилд тэмцэлд гэхээр зэрэг. За тэгвэл барилц таалц гэх юм бол таагаалцаа гэдэг ингэж хүчнэ. За ингээд анхаарах зүйл нь юу вэ гэхээр үйл үгийн төгсгөлийн үсгийг нь харах хэрэгтэй. За их шиг зохицох хэсгийг баримтлан эр имийг нь харгалзан залгана. Хэвийн дагаврын эхний үсгийг маш сайн харах хэрэгтэй байгаа. За тэгээд игд илд илц уул үүл гэсэн дагаврыг залгахад навдарсал гэсэн гэвүүлэгчээр төгсөөг нь залгахад бол гэдс жиргэлж хүчнэ. Жишээлх юм бол тул гэдэг үг байна. Тулалд гэхэд гэдс жиргэлж хүчсэн байх жишээтэй. Саяныхаа нөгөө холбох хшгийн дүрмийг баримтлаад ингэж хүчнэ. Хшгээр төгсөөг нь бол шууд залгаж хүчдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. За хэвийн га г гэсэн дагаврыг бол шууд залган бичнэ. Шууд залгаж хүчнэ. Хэдийгээр г гэсэн хшгээр төгссөн байгаа боловч яах нь шууд залгаж чинь жишээлбэл хүрэг гэдэг чинь тийм үү? За тэгтэл энэ гэсэн нөхцөл байж байгаа. Энэ гийн дөрвөн зэргийн нөхцөл болохоор га г гэж чинь ер нь бол үгүй гэдэг энэ үгтэй нийлж хэрэгэлдэг.